За би бавахта амар их зураг үздэг гэсэн үг тоххой юу? Ялангуяа TV95 дээр хүчирхэг 11, Монгол телевиз дээр хар амрын гутал, боловсрол TV-гээр Gravity Falls гэмшлэн гардаг байсан бол Dream TV дээр ихэнхдээ студио Ghibli анимад гардаг байсныг та нарт мэдж байгаа бах. Хамгийн гайхалтай нь би зургатаар гардаг байсан Ghibli анимашнуудыг бүгдийг нь үзэрнээл гарц цагийн сэтгүүлээс харан хүлээж автан үздэг байсан. Харин өнөөдөр бидний бүгдийг бүтээсэн Hayao Miyazaki болон түүний байгуулсан Ghibli студийн талаар яриа зогсохгүй энэ газрын харалтай ангимаар бүтлгүүлүүд болон энэ бүхнийг даван туулахын тулд Hayao Miyazaki ямар их зүйл золиослсон тухай ярих болохоор та бүхэн бичлэгтээ лайка дараад тоглоо үзээрэй. Hayao Miyazaki 1941 оны 1 сарын 5-нд Токиод төрсэн байдаг. Түүний аав Katsuji Miyazaki Miyazaki Airplane гэдэг гэр бүлийн фирмийн захирлаар ажилладаг байсан бөгөөд ерөнхийдөө дэлхийн 2 дугаар дайны үеийн байлдааны сөнөөгч онгоцнуудын тоногийн нүүлрэх ажлыг хийдэг байсан. Hayao-гийн онгоцон дуртай болсон шалтгаан нь түүний аавын хийж байсан энэхүү бизнес гэж тэрээр хэлсэн байдаг. Тэрээр хараатын амдаар олон цагийн турш янз бүрийн онгоцнууд зурсныхаа дараа өөрийгөө дандаа нисгчээр нисүүлдэг байсан. Хэдийн энэ нь түүний хүсэл мөрөөдөл байсан боловч нөгөө талаараа аимшигтай дайны өвлийн зэсвэгсэн тул тэрээр энэхүү мөрөөдлөөс болон гэр бүлийн бизнесээсээ ичж өөрийгөө буруутгадаг байж. Хэдэн тэмч Miyazaki хүсэл сонирхлоалгүй өөрийн бүтээлүүдтэйг дэрэж ингэснийг 1992 онд гарсан Porco Rosso, 2013 онд гарсан The Wind Rises-ийн бүтээлүүдээс нь бид нар харж олно. Тухайн үед дэлхийн 2 дугаар дайн гарч 1944 онд дайнаас олохын тулд аав Katsuji-ийн гэр бүлтэйгээ хамт Utsunomiya руу нүүсэн ба энэ нь Токиогоос холгүйг орших жижигхэн хот юм. Гэтэл 1945 оны 7 сарын 19-нд буюу дэлхийн 2 дугаар дайны сүүлийн сард Utsunomiyаг агаарч бөмбөгдөж хотын талан балгас олон 49,000 гэдгээр оронгүй болсон бөгөөд үүнээс олоод Katsuji гэр бүлийг хамт дахиад нөхөр болж Каномод нүүжсэн байдаг. Тэд азар том бизнестэй байсан тул дайнд бус хүмүүсийг төлөлд орсонгүй. Гэхдээ л хаяад бус хүмүүс авч байхад өөрөө боломжтой амьдрах нь их л хэмжээ санагддаг. Hayao 6-наас хүрэхэд түүний ээж нурууны сүрээ гэсэн онцлог хөвчин байдалд орсон юм. Аав нь бүхэл өдөржингөө ажилдаа байгаагаар Hayao ахын хамтаар ээж 3 дуугаас орж байлаа. 8 жилийн турш шивтэртэйсэн ээж Yoshiko их төвчээртэй зөрөгтэй бүсгүй байсан ба Hayao-гийн кинонууд дээрх гол дүрүүд нь хөвчлэн бие даасан зөрөгтэй эмэгтэй дүрүүд байдаг нь үүнтэй их холбоотой. Ээжигээ төрсөлснийг 1988 онд гарсан My Neighbor Totoro-гоос үзэж болох ба үүнд ээж Yasuko бас сүрээ туссан байгаагаар гардаг. Харин аавтайгаа тэрээр их тааруу харилцаатай байж том болохын хоёроор тэрээр ааваагаа данаас ашиг олдог бөгөөд үүндээ гимсдэхүү гэдэгт бурууддаг байсан юм. Hayao-гийн эснээр түүний аав нь албан тушаалнуудад ахуул өгч чанар муутай сэлбгийг өөрсдийн аримдаа нийлүүлдэг байсан гэдэг. Гисэн хэдийж баримтат кинон дээр тэрээр нөгөө хүнээс захиа авч үзсэн гэх ба түүний аав дэлхийн 2 дугаар дайны үед захиа бичсэн үнийг болон бусад хүмүүсийг идэж уух зүйл орон байраар хангаж байсан гэдгийг уншаад Hayao гайхсан гэдэг. Miyazaki-гийн сургуулийн эхний жилүүд ганцаарлаа дүрэн байлаа. Багада тэрээр сул дорой бүрийг чимхий өгдөөсөн ч ангийнх нь түүний 6 авьяасыг биширч түүнийг хүндэлдэг байв. Hayao тухайн үед одоолж байсан манга унших их дуртай байсан бөгөөд бүр тодруулбал Tetsuji Fukushimaгийн The Devil of the Desert мангаг сар болгон үлээдэг байж. Үүнээс цаг явах тусам тэрээр өөрийн амьдралаа зурагтай илүүхээр холбоолж 1958 онд Hayao анхны өнгөдний болох Toei анимашны бүтээл The White Snake-ийн чантарсыг үзээд биширсэн гэдэг. Жилийн дараа тэрээр Орос анимашнд Snowken-ийг үзээд мөн л ихээр гайхширсан бөгөөд хэдийн анимашн түүнд сонирхолтой санагдсан ч тэрээр мангад илүү хайртай хэвээрэлсэн юм. Заримдаа түүний зураг стилийг манга зураач Astro Boy, Pluto, Dororo зэрэг бүтээлүүд эзэн Osamu Tezuka даган дуурайсан гэх болж Hayao-нд асар ихээр бухимдан түүнтэй төстэй стайлтай бүх бүтээлүүд ижлэж байсан юм. Үүнээс олж Miyazaki зураг арга барилаа өөрчлөн олон янзаар туршиж үзэн сурсаар тэрээр хүний зурагтай их муу харин онгоц нэстэг биедэх мэтлэн зүйлсийг зурагтаа сайн гэдгийг ойлгожээ. Онгоц түүний багаас намд байсан болохоор мэдээж харин хүмүүстэй анханасаа л багардаг бүрэг жимхий хүнд хүний өглөөний зурна гэдэг үнэхээр л хэцүү байлаа. Тиймээс тэрээр бодит амьдрал дээр
хүмүүсийн үлдэж байгаа бүхий л үлгөөнийг ажилладаг болсон байдаг. Ghibli-ийн бүтээлүүдэд гүйж байгаа сцен нь биеийн болон сэтгэл зүйн зовлон донд ямар нэгэн том зорилготой явж байгааг хэлдэг. Энэ тухай авч үзвэл Money Bird Totoro дээр гарах энэхүү хэсэгт Сацуки Мэйдүгээ зөвхөн ангиж байгааг хэлдэг бол Принцесс Мононоке дээр Сан Iron Town гүдэг энэхүү үзэгдэлд тэрээр байгалийн хамгаалахын төлөө ууртаагаар эбошилуудаар ангиж байгааг хардаг. Гэхдээ оюутан болж Gakushun University-д орох зэрэг цаг үед нийгэм тэр чигээрээ манга зөвхөн хүүхдэд зориулагдсан гэх хишмэл ойлголттой байсан бөгөөд тухайн цаг үед аниматорууд нэр хүнд ашиглах талаас зааж муу байсан тул хаяа улс төрийн эдийн засгийн мэргэжлийг сонгосон юм. Их сургуультай тэрээр өөрийн сонирхлоо авч үлдэхийн тулд хүүхдийн уран зохиол судлаачид гэдэг клубт орон олон Европын зохиолуудад танилцсан гэдэг. Ийхүү 1963 онд төгснөхийн дараа Миязаки мөрөөдлөд дагаан өөрийн гайхшруулж байсан анимашны бүтээсэн студи болох Toei Animation-д ажиллах болсноор өнөөгийн Ghibli студио үүсгэх эхлэлтэй өгсөн юм. Toei Animation студиод хаягийн кэрээр тэр зэгтээ нойлоос эхэлжээ. Том студиудад гол аниматор нь 1 секундэд гарах 24 фреймийн эхний бөгөө сүүлчхийн ил зурдаг бол үлдсэн хэсгийн туслах зураачид зурдаг бөгөөд ашийн гараа тэрээр анх энэ ялаар ихэлсэж. Түүний ажилласан анхны бүтээл бол One Dog-ийн марч болон телевизийн аним Wolfpack-ийн зэрэг нь байв. Гэвч хаяа энэ ажилдаа дуртай байсангүй тэрээр энэ ажлаасаа байнга залхдаг байсан хэдий ч энэ ажил нь түүний зурх чадварыг улмал сайжруулж байсан гэдэг. Toei Animation-д орсон эхний жилээсээ л тэрээр зурх чадвар нь улам дэвсээр Osamu Tezuka-д төстэй зурлаг гэж хэлүүлэх нь улмал багасжээ. Үнээсээ ч болж дөнгөж туршлагаж байсан Miyazaki-гийн өөр дүйдэх итгэл маш их нэмэгдсэн гэдэг. Түүний ментор Yasuo Ōzuka түүнийг асаалт танк шиг гэсэн бөгөөд энэ нь түүнийг маш урдан сурдаг, хичээл зүтгэлтэй гэдгээр илэрхийлсэн юм. Нэг өдөр тэрээр Gulliver's Travel Beyond Moon гэх анимашн зурж байхдаа төгсгөлийг нь өөрчлөх санал тавьсан бөгөөд тухайн кинонд бүхэл бүтэн найруулагч, продюсер, түүний дээр ажилладаг маш олон хүн байсан хэдий ч Miyazaki-гийн зоримог шийдвэр тэдэнд таалагдж төгсгөлийг нь түүний үснээр хийлгсэн ба энэ ч амжилт олсон юм. Үүнийг нь тухайн үеийн кино студиуд олж түүний ур чадварыг анзаарч эхэлсэн гэдэг. Нэгэн шөнө автобусаа улаан зогсож байсан Miyazaki дээр хамтран ажиллагчдын нэг нь нэрж яриа удаан ярилцсан нь Японы бүх цагийн хамгийн шилдэг найруулагчдын нэг Isao Takahata байжээ. Түүний The Grave of the Fireflies болон The Tale of the Princess Kaguya зэрэг бүтээлүүд нь Японы анимашнуудын түүхэн дэх шилдэгүүдийн нэгээр тооцогдох үйс бүтээлүүд үлээ. Гэхдээ тухайн үед хинхэн алдраг илрээгүй байж ярилцаж үзснээс хойш тэр хоёр найзууд болж хамтдаа нэг төсөл дээр ч ажиллаж эхлэв. 1964 онд Toei Animation студиэс ажлын байрны нөхцөлөөс олж гарах хүмүүс олширч нэг мэдгэд хаяа ерөнхийн нэрийн бичиг болсон байлаа. 1960 онд Gulliver's Travel Beyond the Moon киног хийж байхдаа тэрээр хамт ажиллаж байсан аниматор Akemi Oda'тай танилцсан бөгөөд тэр хоёр үерхэж 1965 онд гэрэлсэн байдаг. Үүнээс хойш 2 жилийн дараа тэд хоёр хүүхэдтэй болж томд нь Goro гэдэг нэр өгсөн бол үүнээс хойш 2 жилийн дараа дахин нэг хүү төрүүлэн түүндээ Keisuke гэсэн нэр өгжээ. 1979 онд Miyazaki найруулагчийн карьераа Lupin 3, The Castle of the Cagliostro найруулж эхлүүлж 1984 онд Nausicaa of the Valley of the Wind буюу Салхины өндийн Nausicaa анимашнаараа дэлхийд гарах эхлэлтэй тавьсан юм. Хэдий энэ бүтээл нь яг Ghibli студийн бүтээл биш ч бид бүгдээ дэлхийдийн танил болсон гайхалтай бүтээлүүдийн нэг үлээ. Энэ анимашны араас маш их нэр олж хүрснээр Miyazaki болон Takahata нар продюсер Toshio Suzukiтэй нэгдэн бидний сайн мэдэх студио Ghibli байгуулсан байдаг. Miyazaki-гийн бүтээлүүд илүү үлгэрийн гэмээр ертөнцөд адал явдлыг илэрхийлэх эмгтэй гол дүрүүдээр онцлог бол Takahata-гийн бүтээлүүд илүү бодит түүхэн байдлыг харуулснаар онцлог байдаг. Хэдий тэдний энэ эрсдэл стан чанар сайн талаараа бие биенийг нөхдөг байсан ч муу талаараа тэд үргэлжил хэрэлдэг байсан юм. Хаяагийн хувьд тэр бүх зүйлийг төгс байлгахыг хичээдэг нэгэн байсан бол Takahata бүтээлүүдэд илүү удаан ямар нэг илүү хүчтэй зүйл оруулалгүй урсгалаараа идэг байсан тэднийг байнга халтуулдаг байлаа. Үүнээсээ ч болж тэд хийгдэж байсан олон анимашны голоос нь хайж Ghibli студио маш хэмжээний мөнгөний алдаглал орж байсан гэдэг.
Гэтэ эцсийн дүндээ аль талдаа тэд өөрсдийн буруу яснаа ухаарсан юм. Такахатагийн бүтээл The Tale of Princess Kaguya та нар мэдэх бах. Энэхүү бүтээлийг хийхэд тулд тэрээр бүхэл бүтэн 8 жил ажилласан байдаг. Харин нөгөө талаасаа Миязакийн бүх зүйлийг төгс байлгах хүсэл нь хэрэгсдэрч өөр таалагдаагүй сүдээ өөрийн гараар дахин зорж ажилчдын өртөнд таалагдахгүй бол олноор нь алж Ghibli-ийн ажилчид дунджаар өдөрт 14-өөс 16 цаг ажилладаг болжээ. Үүний улмаас харамсалтай нь тэдний хамгийн чадвартай аниматоруудын нэг Yoshifumi Kondo хитрхи хачаалаас олж тархинд нь сарван ердөө 47 наснда нас орсон байдаг. Miyazaki өрөөцтүүд төр байх хондог байсан ба хүү Горо нь бадаа автагаа бараг болдоггүй байж. Үүний улмаас Goro анимашн тимч дуртай биш байсан ба ааваасаа илүү Takahata-тай дотнов. Гэсэн хэдий ч аавынхаа дарамтгалаар Ghibli студиод нийт 3 анимашн найруулсан ч Ghibli-ийн бүх цаг үеийн хамгийн муу 2 анимашн гэгддэг Tales from Earthsea болон Earwig and the Witch нар хоёулаа Goro-гийн бүтээл байснаас нь түүний карьер тим сайн үргэлжлээгүүдийг харж болох бах. Аав Miyazaki-ч Goro-г шахаа болж түүний залам чалуу болно гэдэгт итгэл алдарсан байдаг. Гэсэн хэдий ч Goro-гийн From Upon Popple бүтээл нь тунд ажгүй амжилтанд хүрсэн ба Miyazaki-гийн бүтээлүүдтэй дүүцгүүц гэж хүмүүс үздэг байна. Хэрвээ надаас миний харамсаж явдаг зүйл юу вэ гэж асуувал би автагаа хизээч нухацтай ирж үзээгүй гэдгийг хэлнэ. Бага багасаа л би түүнийг муу үлэр дүрэлэг дээр хардаг байлаа. Гэхдээ энэ бүхний эцэст би түүнтэй адилхан гэдгийг ойлгосон юм. ...2018 оны 4 сарын 5-ны өдөр Hayao Miyazakiгийн хамгийн сайн зүгөөд хамгийн том өрсөлдөгч Isao Takahata 82 наснда уушгийн хорт автраа нас орсон байдаг. Тэрээр миний амьдралаа үзэж байсан хамгийн гонигтай аним болох Only Yesterday, Pon Poko, My Neighbors The Yamadas болон The Tale of Princess Kaguya гэмэт гайхалтай бүтээлүүд үзэх боломжийг биднэрт бэлгэсэн байдаг үлээ. Түүний өглөөний дараа Hayao хизээч түн талархж байгаагүй харамсан. Би одоо хүртэл түүнд хэлж болох байсан бүх зүйлсийн талаар боддог. Тэр бол жинхэнэ мастер. Takahata руу байгаагүйсэн бол Hayao Miyazaki хизээч одооны зэрэгт өрөхгүй байх байснаас гадна магадгүй студио Ghibli-ч хизээч бүтээгдэхгүй байгаасан бизээ. Би өргөлжил амьдарч байгаадаа гимших ёстой мэт санагддаг байсан. Их сургууль орохоос өмнө миний хүүхд насанд ямар ч гоё дурсамж байгаагүй. Зөвхөн доромжлыг л мэдэрч байсан. Би бүхнийг мартахын тулд ажилдаг байсан. Бараг л мартсан. Хүмүүс хэрэгтэй хүн болохгүй бол амьдрах хэрэггүй юм шиг санагдсан. Тэгээд л тэр. Тиймээс л бусдад өөр шиг мэдэрч байсныг мэдрүүлэхгүй тулд амьдрах сайхан гэдгийг харуулахын тулд би студио Ghibli байгуулсан. Энэ бүхнийг үзсний дараа та магадгүй Hayao Miyazaki-г арай өөр нүдээр харж байгаа бах. Магадгүй тэр хамгийн сайн удирдагч биш байх. Магадгүй тэр хамгийн сайн аав байж чаддаг байх. Магадгүй тэр хамгийн сайн найзын төлөө юу ч хийж чаддаг байх. Гэхдээ энэ бүхний эцэст тэрээр өөр амьдралаа амьдрах зоригч болсон бүхий л хүмүүсийн төлөө зориулсан. Түүний анимашнууд энийг үзэж буй танд ч ямар нэгэн нөлөө үзүүлсэн болохоор л та энэ бишгийг энэ хөтлөөсөн баг. Эцсийн эцэст 84 настай Hayao Miyazaki яг одоо ч гэсэн бидний төлөө тасралтгүй ажилласаар байгаа. Түүнд амрах цаг чиж байхгүй, магадгүй байх ч хэрэггүй байх. Тэр бол бүтээгч төрсөн. Тэр бол Hayao Miyazaki.